Бүсгүйтэйг мэдээлэл боловсруулах буюу Excel програм дээр бүгдээрээ шатрын хүлэг хийж үзье. За энд sheet байна. Sheet-эн дээр давхар 2 дараад нэр өгнө гэсэн үг. Шатрын хүлэг. Энд 8-аас эхлээд дугаарлана. За бигийн 2 дугаар нүдэн дээрээс эхлээд явъя. 8 7. За ингээд нүднүүдээр шахахын тулд хоёр хэсгийнхаа завсар курсороо байрлуулаад шахчих болно. За энэ дээр дабл клик тарснаар бас өөр автоматар шахагддаг байна. За ингээд тоонуудаа одоо би 8-аас 1 хүртэл буурах байдлаар ирмэлж дугаарлана. За Excel дээр автоматар дугаарлалт тавьж болдог. Эхний 2 тоог хүчээд баруун доод улан дээр нь дараач ирэхээр автоматар дугаарлалт бичигддэг гэсэн. За хийш болохоор C D E G H хэмжлэн таалагдсан үү? Шатрын хүлэг учраас бид нар ингээд тухайн нүднүүд нь нэг ижилхэн хэмжээтэй байх ёстой. За тэгэхээр энийг эхлээд 40-ыг харьцан 40-ийн хэмжээтэй 40 пикселийн хэмжээтэй тодорхойлъё. За энийг бас 40. За мөрийн дугаар тоогоор багны дугаар үсгээр явдаг байгаа шүү. За ингэснийхаа дараагаар би тухайн нүднүүдээ идэвхжүүлээд хүрээлнэ. За хүрээлэхдээ энд төгөл бүрийн хүрээгээр хүрээлж болно. Хол borders мөн зөвхөн гадна талыг хүрээлж болно. За ингээ хүрээлжлээ. Ингэснийхаа дараагаар нүдээ бодно. За нүд бодохдоо энд байгаа fill color гэсэн командаар бодно. Харангуй сонголоо. За ингээд би нүднүүдээ нэг нэгээр нь сонгоод ингээд будаад явж болно. За тэндээс гадна бид нэр тоо дугаарласантайгаа ажиллах нүднүүдээ бас ингээд будаад явчих болдог. За ангийн тулд надад юу хэрэгтэй вэ гэхээр ээлжилж бодох учраас би цагаан болон хар нүднүүдээ сонгоод ингээд бодож байна. За хэвтэ чиглэлийн дагуу ингээд сонгоод бодож болно. За ингэхгүйгээр бид нар нэг л үйлдэл хий. За тийм тулд хоёр нүдээ эхлээд бодчихно. За хоёр нүдээ бодлоо, хоёр нүдээ идэвхжүүлээд баруун доод улан дээр нь дараад баруун тишээ болно. Тавшаа. Жирснээр ингээд шатрынхаа хүлгийг хийнэ. За ийм байна. Одоо тоогоо бид нар зэрэгцүүлээ. За энд 6 төрлийн зэрэгцүүлэлт байгаа. Баруун, зүүн, дээр, доор зэрэгцүүлэх гэсэн. За ингээд шатрын хүлэг бэлэн боллоо. Багш руу шатрын хүлгөө хийгээд дэлгийгээрэй.